Орим төрхийг хүсгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Юундаа би санхүүч Бачаргалыг ураад байна. Студид ирсэнд баярлалаа. За баярлалаа. Үзэгчд улам танаа хамт олонд орой мэд хүргье. За. Тэгэхээр он гарсаар одоо дэлхийн зах зээл дэх нүүрсний үн 2 дахин унаад Монголоос гарах экспортын хэмжээж эрс багасчлаа л да. Үүнтэй холбогдуулаад энэ оны төсвийн орлого ер нь тасрах эрсдэл үүсэт байна гэдэг ийм одоо прогноз гараад байна. Энэ дээр ер нь эдийн засгч санхүүчд янз бүрийн байр суурьтай байна л да. Таны хувьд ер нь байдал ямар шуухан байх төлөвтэй байна гэж харж байна. Яг нүүрсний үн чинь яг энэ он гараад ч буурч байгаа асуудал биш л те. 24 он ер нь бол эн чинь дээшигээ бүр $400 хүртэл хүрсэн бас оргил үе байгаа шүү дээ. Одоо ингээд энэ график харахад яг одоо оны өмнө хэдхэн сарын өмнө те 24 оны 10 сарын байдлаар нэг тонн коксч нүүрч одоо $150 хүрч исэн. Одоо бол ингээд яг олон улсын зах зээл дээр нэг чүүж яг $100 хэлбэлцэж байна. За манайхан болохоор экспортод бол ойрцоо $80 орчим доллараар одоо хэлбэлцээд арилжаа хийж байна л да. За тэгэхээр ингээ харах юм бол яг өнгөрсөн оны мөн үетэйг харьцуулах юм бол ойрцоо 45%-аар бол нүүрсний экспорт бол нүүрсний үн бол буурсан байгаа. Тэгвэл одоо яг одоогийн байдлаар энэ график дээр харъя л да. Одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үн $100-оос доош буурсан байгаа нь харагдаж байна шүү дээ. Тийм үү? Одоо саяны ярьсан тэр 10 сарын үед бол те $150. Одоо ингээ чинь 24 оны 10 сард тийм үү? Шууд ингээ 30%-аар ингээ чинь тийм биш. Маш богино хугацаанд буурсан байгаа байхгүй. Тийм бэ. За тэгээ энтэйгээ уялдаад яаж ийм нөхөр таны хэлдэг төсвийн орлого тасалж ихсэн нөхөр ихсэн байж таарч байна те. Ойролцоогоор 1 их 80 төгрөгөөр бол төсвийн орлого бол буураад шууд ингээ алдагдал нь баг ойролцоогоор 400-оор ирэхээр 500 тэрбум төгрөгөөр бол төсвийн тэнцэл бол ингээ алдагдaltaй гараад эхэлчихэж байгаа. Тийм байна. Тэгэхээр ер нь ойролцоогоор бол 500 орчим тэрбум төгрөгөөр одоо Монгол улсын төсөв алдагдaltaй гарсан байна. Тэгтэл 2024 оны одоо 1-р сарын байдлаар төсөв бол харин ч эсэргээрээ 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарч ирсэн шүү дээ. Тэгтэл одоо энэ одоо 24 оны 12 сард энэ шүү дээ 676-аар ингээ ашигтай гарч ирсэн гэдэг. Тийм байна. За нодлон бол нэг 83 сая тонн экспортлоод 8.7 тэрбум долларын бол бид нар орлого олсон байдаг. За тэгээд энэ жил болохоор ерөөс нь бол 83-гаа бид нар бол 100-аас дээш экспортлноо. За тэрнтэйгээ уялдаад тоо хэмжээ нэмэгдэж байгаа юм чинь төсвийн орлого бол бид нар бол нэлээд өндөр баталсан. За яг хоо тодорхой хэмжээний их хурлын гишүүд зарим санаачл гараад энэ ч арай хитрхи тэлж гинэ гэдэг ингээд бууруулад одоо 33 орчим их 80 дээр бол батлаад анх удаага бас алдагдaltaгүй төсөв батлаа гэд бид нар бас ус төрчтэй үед л яриад их бахархаадсан. Гэхдээ бол тэр бол бодит байдал дээр бол энэ зах зээл бол манай төсвийг яаж одоо ямар хэмжээнд одоо харуулж ийн гэдэг нь тоо баримтаар харагдаж байна л да. Харин тийм байна. Тэгэхээр одоо 2025 оны төсөвт бол 1 тонн нүүрсийг одоо $108-аас $129 байна гэдэг ийм прогнозоор ингээд төсөв батлаад орлогын тэгээд тооцсон. Тэгтэл одоо ингээд нүүрсний үн 2 дахин буураад эхлэнгүүд одоо төсөв болвол ер нь дор хаяж нэг их 80-ийн алдагдaltaй гарах ийм магадaltaй байна гэж. Гэхдээ энэ бол зүгээр саяны эхний одоо 1 сарын л байдал шүү дээ. Одоо эн чинь зүгээр санхүүгийн жил дөнгөж эхэлж байна. Цаашаа юу болохыг бол бас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ төдийлөн тийм сайн юу бол харагдахгүй байна. Гэхдээ бас зарим улс төрчид болохоор эднийг юу гэж нөхөр тодорхой тийм богино хугацааны энэ бол уналтаа гэдэг. Яг олон улсын мэдээг харахаар ер нь бол энэ эрчим хүч ялангуяа өндөр хөгжиж байгаа зүүн өмнөд Азийн оронд хэрэглээ маш өндөр байгаа учраас нүүрсийг бол тэр амархан бол хэрэглээнээс гарахгүй. Ер нь бол эрэлт нэмэгдэн гэдэг юу яриад байгаа. Манай нүүрс чи өөрөө яг нөгөө одоо бүгд найрамд хятад улсын гангийн үйлдвэрлэлд зориулагдсан одоо коксч нүүрс гараад идэг. Гэтэл эрчим хүчний хэрэглээний гэдэг чинь өөр тусгай нүүрс байгаа даа. Тэгэхээр зөвхөн хятад биш одоо ингээд дэнэтгэг байна. За сүүлийн үед Вьетнам, Филиппиний бас одоо энэ нүүрсний хэрэглээнүүд бас одоо хятад хэзээгээр буурж байгаа боловч саяны одоо хүн ам олонтой зах зээл томтой улс орны хэрэглээ нэмэгдэж байгаа учраас ер нь бол нүүрсний эрэлт бол цаашдаа олон жилийнхаа трендээрээ бол ерөнхийдөө өсөх магадлал бас байна гэдэг тийм юм яригадаад байгаа. За. Бас тийм дүр зураг байгаад байгаа. Тэгэхээр энэ бас магадгүй төр хугацаанд байна уу? Эсвэл одоо манай яг зөвхөн манайх ч одоо нүүрсээ нэг л худалдаа авахчтай байна шүү дээ. Тийм. Бүгд найрамд хятад улс. Тэгэхээр хятад маань өөрөө ямар онцлог вэ нөхөр одоо сүүлийн үед ч одоо баг 2-3 жил ярьж байна. Ер нь барилгын салбар нь бол тийм сайн гуугаад байгаа тийм. Хамгийн том барилга үйлдвэрлэгч одоо Evergrande асуудал нь одоо дефолт болчих гээд бас ингээд дампууруулж болдгоо. Тэгээд тэр том авраг группийг дагсан одоо туслан гүйцэтгэгч гэдэг юм уу барилгууд маш их юм одоо асуудалтай хэврээл байгаад байгаа. Тэгэхээр энэ үүднээсээ болохоор энэ хэрэглээ нь жоохон
яг тухайн одоо хятадын хувьд буураад байгаа мó гэсэн ийм дүр зураг ажиглагдж байгаа. Гэтэ ирээдүйд бол бас энэ нүүрсний хэрэглээ бол өндөр байх нь бол бас харагдалаа. Харин тийм ээ. Тэгэхээр 22, 23, 24, 25 ингээ харьцуулахад ер нь хамгийн өндөр орлоготой байсан жил нь 24 он болж харагдаад байна. 24 оны яг сүүлийн хагасаас бол яг нүүрсний үн бол буурсан боловч бид нэр бит хэмжээгээр бол өндөр экспортлж чадсан байхгүй. Экспортын хэмжээ нь үнэ нь өсөөгүй. Үнэ нь бол яг одоо байхаас бол өндөр байсан. Гэтэ ер нь бол 23 онтойгоо харьцуулахад бол буурах тренд рүү орцсон байж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг эдийн засгч юу гэхээр за ер нь бол буурах хандлага байна. Гэтэ эдийн засгийг ч гэсэн бид нэгээд хараад үзэхээр тийм орчин байна. Гэтэ ч одоо ойролцоогоор 400 орчим тэрбум сая тонныг бол импортоор авч байгаа. Тэрний 83 нэхэр манайхад нэлээд өндөр хувь нь бол экспортлсон байж байгаа. Оросын холбооны усаас хүртэл даваад. Тэгээд 83 сая тонн одоо нүүрс экспортлж исэн бол 25 онд 100 сая тонныг одоо экспортлно гэж тооцсон гэж байна шүү дээ. Тэгтэл одоо он гараад эхний одоо 1-2 сарын байдлаар гэхэд л одоо энэ нүүрсний экспортын хэмжээ баг 2 дахин унтсан байгаа харагдаад байна. Тэрнээс ч бага болох магадaltaй байна. Яг хөө тэр Эрдэнэс тавналгоо ч гэдэг юм уу том улсын холбоотой ордууд бол яг хэмжээ нь бол буурах гэж мэдээлэл бол өгöd байгаа юм. За. Гэхдээ одоо яг альбан бус гэх юм уу да тий ойрд очны одоо нэг нүүрсний бизнес тээвэр эрхэлж байгаа хүмүүсээс асуухаар нүүрсний худалдан авалт бол маш буурсан, үн буурж байгаа. Ялангуяа манайхан яг одоо эцсийн хэрэглэгчд нь бас худалдаж чаддгүй юм шиг байна. Дунд нь бас нэг тийм дамжлага ченж гэдэг юм уу зуучнаар байгаа байхгүй. Тэр үн буурчаар нөгөөдүлийн дундаас нь авах ашиг нь буурчингууд худалдаа авалт буураад байгаа юм шиг бас тийм юу ажиглагдаад байна. Жишээлбэл одоо миний сонсноор сүүлийн 2-7 хоног дараалал ер нь одоо ингээд хятадын худалдан авагч нараас үнийн санал эргүүлээгүй гэдэг нэг ийм мэдээлэл байгаад байна л да. Тэгэхээр ямар ч гэсэн биржээр нүүрсээ зарж чадахгүй байна гэдэг ойлголт л надад төрсөн. Яг хөө тэр зах зээлийн тэр саяны хэлдэг тэр тайлбартай холбоотой байж магадгүй л дээ хэрвээ тэр үнэн байвал одоо дундаас нь тэр зуучлан борлуулж байгаа хүмүүс дундаас нэг ашиг гаргаж чадахгүй бол худалдаж авах санал мэдээж оруулахгүй болж таарна шүү дээ. Тэгэхээр та түрүү нэг тойллоо шүү дээ. Хятад улс бол жилдээ 400 сая тонн нүүрсийг одоо гаднаас импортолж хэрэгэлдэг гэж. Үүнийг одоо бараг 100 сая нь Монгол улс одоо нийлүүлэх одоо ийм боломжтой гэж харагдж байгаа. Тэгвэл цаашдаа ер нь одоо манай Монгол улсаас одоо гарах экспортын хэмжээ энэ хэмжээндээ байж чадахгүй юу гэдэг асуудал байна. Сая яг хил холболтын төмөр замаар одоо ингээд цаашдаа ер нь экспортын хэмжээг 2 дахин өсгөж 160 сая тоннд хүргэнэ гэдэг ийм зорилт тавьчлаа л да. Энэ зорилт хэрэгжих боломж байгаа юу? Мэдээж төмөр замын холболтоо бид нар хийчих юм бол тэр потенциал нь бол байх боломжтой. Гэхдээ тэр холболт чинь өнөөдөр бид нар ингээд засгийн газрын хооронд ингээд баталгаажууд байгаа боловч ер нь бол 2-3 жилийн дараах асуудал байхгүй. Одоо дараагийн сонгуулийн мөчлөх хүртэлч гэдэг юм уу одоо баг тийм. Тэгэхээр ойрын жилүүдтэй бол тэр 160 болоо зөвхөн автомашины юугаар бол хэцүү юм болов гэж харагдчих. За яг хятадууд өөрсдөө үйлдвэрлэл нь буураад эхлэнгүүт Монголоос авах экспортын хэмжээгээ багасгаж магадгүй гэсэн болгоомжтой байгаа шүү дээ. Тэгвэл одоо зүүн Азийн орнууд гэдэг юм уу Вьетнам энтгэгээд бусад улс орнуудад нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдээд байгаа. Тэгвэл тэр зах зээл рүү өөрөөр хэлбэл 3 дахь зах зээл рүү бид нэр нүүрсийг гаргах тийм боломж одоо дэд үтсийн хувьд ер нь хэцүү гэж харагдаад байна уу? Яг дэд үтсийн хувьд бол хэцүү л дээ. Манайч одоо далаад гарцсан байхгүй. За уг нь бол тэр зорилгоор бас нэг хойшоо бид бас нэг төмөр зам Оросын нөгөө Владивосток лөө те тэндээс бас бид нэр тээвэр хийгээд далайн чандаар ингээд гаргана гэдэг нэг тийм концепцоос яваадсан туршилтаач бас нэг хэдэн богоо явж исэн санагдаж байна. Тэр маань тэгэхээр өөрөө бас нэг зардал бас өндөр байх хугацаа их орох бах гэсэн тийм харагдаад байна л та. Зардал нэмэгдэх юм бол мэдээж одоо Индонезиас ч гэдэг юм уу те Австралиас ч гэдэг юм уу манай нүүрсний бас бодит одоо олборлогч өрсөлдөгч нар байна шүү дээ тий. Тэндээс бас хангах тийм болцоотой. Тэгээд далаагаар зөөхөө тэр олон мянган километрийг төмөр замаар яваад дахиад усан тээврээр яваад очих уу гэдэг нь бас нэг өрсөлдөөний зах зээлийн зарчмын асуудал болов гэж байна. Ер нь бас нөгөө ковид үед чинь Австрал хятад хоёр бас хоорондоо жоохон таарамжуугаар харилцаа муудаад тэднийхээс авах нүүрс нь бол эрс багассан. Одоо бол эргээгээд бол сайжирсан байж байгаа. Тэгэхээр тэр Австрал бол бас бүс нутагтаа бол нүүрсний тоглогч их тийм болцоо нь бол гараад одоо хятад руу бас нийлүүлэх эхэлсэн байна шүү дээ. Оросууд ч бас өөртөө ингээд 2-3 чиглэлээр давхар төмөр зам бариад ерөнхийдөө бол бас экспортоо эрс нэмэгдүүлэх тийм бодлого бариад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр манад бол хүчтэй өрсөлдөгч бол бас гараад ирлээ л гэж харагдаад байна тийм үү? Тий одоо тэгэл сэргийгдэгч юм хүчээрч гэдэг юм уу те нөгөө Парисын гэрээтэй холбоотойгоор хөлөмжийн хийг бууруулах улс орнууд амлалт авцсан. Ер нь бол нүүрсний эрчим хүчээс татгалзах тий. За жишээлбэл бол Япон, баруун Европын, Герман улсууд бол нүүрсний юм станцууд бол хааж гисэн. За тэгээд
эргээгээд эн чинь нөгөө геополитикийн одоо энэ те Орос Украины асуудлаас болоод энэ эрчим хүч ялангуяа энэ өвөл болж хит хүүтэрдэг орнуудад бол энэ одоо сэргээлт эрчим хүч бол зохимжгүй байна гэдээ эргээгээд одоо бас нүүрсний асуудал ингээд яригадаад эхэлчихэж байгаа байхгүй. Ер нь бол богино хугацаанд бол нүүрс шиг ийм хямд төсвөр аргаар эрчим хүчийг одоо хэрэглээг хангах тийм гарцал одоогоор алга байна гэдг нь бас дахиад дэлхий чинь бас өөрөө энэ амаргүй байдалд ороод яваад байна шүү дээ. Эргээгээд нүүрс бас үнд орох юм уу тийм асуудал бас яригдаад байна. Тэгэхээр хамгийн сүүлд Америк нэгдсэн улсын одоо шинэ ерөнхийлөгчийн тэр тарифын бодлого бол Хятадын ганд одоо тавьж байгаа тэр өндөр татвар нь одоо Монголоос нүүрс авах тэр нөхцөлийг бас багасгаад шууд нөлөөлчлөө гэж харагдаад байна л да. Яг тийм эффект байхаг бол үүсэх аргагүй. Энд чинь хөнгөн цагаан ган хоёр дээр нь баг 25% татвар одоо тарифын татвар тавьж байгаа шүү дээ. 10% биш үү? 10 биш. 10 нь болохоор тэр Мексик, Канад хоёроос за авах нь баг. За. Канад ч одоо өөрийнх нь Америкийн бас сайн холбоотой шүү дээ. Тэгтэл одоо өнөөдөр эдийн засгийн хамгаалахын тулд бол шинэ татврын бодлогоор бол зохицуулт хийж ин л да. Тэгээ мэдээж тэр гангийн одоо экспорт багасаад ирэх юм бол нөгөө когч нүүрсний хэрэглээ хятад буураад манахаас авах дүн бас буурах магадaltaй л гэж харагдаж байна. Тэгээд одоо ингээд экспорт эрс буураад ирэнгүүт нөгөө манайх ч одоо хэрэглэгч улс орн гэдгээрээ одоо гаднаас их юм худалдаж авч ин тэр хэмжээгээр одоо долларын гадагшлах урсгал нэмэгдэж байгаагийн хэрээр дотгошоогоо орж ирэх тэр нөгөө орлого нь багасаад ирэнгүүт энэ валютын хомсдол бий болоод ханш үсэх эрсдэл байна. Тэгээ энэ дээр ер нь цаашдаа ер нь байдал яаж үргэлжлэх хандлага байна гэж харж байна. Яг манай улс ч одоо 24 онд түүхэн дээд хэмжээндээ хүртэл гадаад валютын нөөцтэй байлаа гэж зарлж исэн. Одоо нэг 4.8 орчим тэрбум долларын нөөцтэй байна. Тий. 5.5 байсан шүү дээ. Тий. 5.6 ч бар хүрсэн баг. Тэгээд. За тэгээд одоо яаж нөхөр яг харахгүй саяны нөгөө графикаар харахад орж ирж байгаа долларын урсгал бол яг энэ хэмжээгээр буурж байна те. Төсвийн алдагдал ингээд яг нүүрсний экспорт ч баг 39%-аар буурахад төсөв дээр ирж байгаа дарамт нь 45% болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэмжээгээр бол орох урсгал бол багасж байна. За яг төв банкны зүгээс сайшаалтаа гэх юм уу да нэг юм арга хэмжээ авсан. Гэтэ төв банктай хийгдсэн 15 тэр одоо ойролцоогоор 2 орчим тэрбум долларын swap хилцлийг бол 23 он 24 онд ингээд баг багаар үе шаттай төлсөөр бодвол сая бол ингээд төлөө дуусч байна. Энийг хэрвээ төлөөгүй байсан бол бас гадаад валютын нөөцөл энэ хэмжээг нэмэгдэх тийм болцоотойсэн баг. Харин яг тэр одоо яг экспортын орлого өндөр тий төсөв дээр ачаал ирэх дарамт бага байгаа үед яг тэр симхийг ашиглаад энэ swap-ын тэр өрөөсөө сасна бол бас зүг юм болов. Тэрийг бид нараас давхрын нөөцөн дээр тооцох хэрэгтэй болов гэж л хараад байна. Ерөнхийдөө бол энэ swap хилцэл хэрвээ одоо өрөө төлөөгүй байсан бол 2 тэрбум долларын нөөц бас ингээд нэмэгдээд одоо өөрөөр хэлбэл яг одоогийн байдлаар 4.8 биш одоо 6.8 байх боломж байсан гэж байсан. Бид нар бас юмыг хоёр талаас нь харах хэрэгтэй болж таарад байгаа байхгүй. Энд чинь бас бид нар тодорхой хэмжээний одоо гадаад өрийн дээр ингээд дарамттай байгаадсан тэр юунаас олон ингээд салчиж байгаа. Яг тэр нөгөө нүүрсний экспорт гэдэг юм уу те гадаад худалдаа сайн байх үе дээр яг моментын тааруулаад бас хийж чадсан бас зөв юм болов. Бид нар бас тэрийг нөөцөн дээр бол давхар аль аль талын бас яриад явж явах нь зөв юм болов гэж бодож байна. Тэгэд яг Монгол банкнд одоо ханшиг байхын тулд аргагүй ихэнд нөгөө хуучин уламжлал арга болох интервенцийг хийгээд одоо сүүлийн 1 сарын дотор гэхэд нэг 800 сая долларын интервенц хийсэн байна л та. Тэгэхээр энэ хэмжээгээр ингээд интервенцээ үргэлжлүүлэх юм бол баг нөөцгүй болох юм эрсдэл байх юм шүү. За одоо шууд усруу нөөцгүй болчихгүй л байна. За. Яг бид нар валютын ханшиг гэхээр ерөөсөө зөвхөн арилжааны банк юм уу төв банкны асуудал гэж ерөөсөө ойлгож болохгүй. Одоо төв банк ч өөрөө нөөц экспортлдог тийм субъект биш шүү дээ тий. Тэгэхээр одоо үндсэндээ засгийн газар буюу одоо төсөв барьж байгаа гол нэгж үздэг л бид нар экспортын орлогыг нэмэгдүүлэх тал дээр л одоо анхаарах хэрэгтэй. Харамсалтай нь яг энийг урчилж хийрээд анхааруулаад тахтал одоо ингээд төсвөө өндөр батлаад гаднаас ирэх тэр шокийг ирүүл бид нар яах вэ гэдэг дээр бэлтгэлтэй байх хэрэгтэй. За. Байсан. Одоо жишээлбэл баялагын сангийн тухай хууль батлагдаад Монгол улс чинь 3 төрлийн сантай болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өндөр орлоготой үедээ олсон орлогоо бид нар тодорхой хэмжээнд гэдэг сандаа нөөцлөх шаардлага байгаа. Одоо жишээлбэл өнөөдөр Эрдэнэс 5 толгойн 1072-ийн ног ташиг ирж чинь тий. Оны өмнө 3.1-ийг тараасан. Одоо цагаан сарын өмнө 3.1-ийг таргаад үлсний 4 сар тараана гэж ахшгүй. Тий. Ойролцоогоор 1.1 их 80 төгрөгөл иргэдийн гар дээр бол бэлнээр тараагдана гэж байгаа. За цаана болохоор яг 3.3 орчим их 80-ыг болохоор яг баялагын самд хуваарлагдж байгаа. Гэхдээ ер нь сонгуультай жил тий дандаа тэр сангийн мөнгийг арвижуулахаас илүү
зарцуулцаад байгаа нь бол их хандлага байгаа. Тэгдэг шүү. Ямар нэгэн байдлаар л ингээд зарцуулаад аль болохоор багасгаад байгаа. Нэг хэсэг төсөвтөр тэр халамжийг тараах боломжгүй байхад хүүхдийн мөнгийг хүртэл хүүхдийн 100 мянган хүртэл тэндээс тараажсан кейс байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох одоо бид нар энэ валютын ийм хямралт гэдэг юм уу гадны ийм шок ороод ирэхэд бол бид нар сандаа төвлөрүүлсэн тэр валютаараа одоо тэр гадаад валютын орох гарах урсгалаа зохицуулах тийм болцоотой. Одоо өнгөрсөн 7 хоногт бахад Норвегийн одоо бидний хамгийн сайн ярьдаг баялагын сан болохоор одоо дэлхийд номерт 1 ашигтай ажилласан гэж гаргаж штэ. Зарлж штэ. Тэгээ манайхан болохоор засаг болгон солигдох болгонд л сан дээр очиж туршлага судалдаг гэдэг. Тэгээд яг үндэ хэрэгжүүлсэн юм бол харагдахгүй л байгаа. Гэхдээ яг тэгээд Норвегийн баялагын сангийн одоо загвараар л манад тийм хууль батлаад одоо нэг 3 сантай болчлоо л гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэхдээ одоо тэр 3 сан гуруула улс төрчид буюу сайд нарын мэдлэлд байгаад байгаа нь өөрөө эрсдэлтэй гэдгийг зарим судлаач сануулад байна. Норвегт болохоор эн чинь улс төрчдөөс хараад бус тийм менежментээр явдаг гэж хараад байгаа шүү. Тий. Яг би одоо нэг айхтар нэг улс төр юм хомнох сонирхтгүй хүн байна. Тэгэхээр энэ баялагын санг бас арай өөрөөр хийх тийм санхүүгийн бас механизм байж болох юм а гэдэг би өөрөө бас нэг судалж үзчихсэн. Жишээлбэл одоо ингээд хувьцааны ногдол ашиг гэдэг ингээд шууд бэлэн тараагаад байна тий. Тэрийг болохоор энэ одоо саяны 3 сангийн аль нэг сан дээр нь нийтийн одоо тийм иргэдэд зориулсан баялагын сан үүсгээд над руу шууд бэлэн мөнгө одоо мөнгөө тэр хөрөнгө оруулалтын сан дээр нэгж ирэх болгоод ингээд оруулчихна. За тэгээд яах вөхөр ногдол ашгаар надад 100 мянга орж ирэх юм бол би зөрүүлээд 100 мянган төгрөг тийш нэмж хийдэг ч юм уу те давхар хамтарсан тийм сан байгуулад. За тэгээд нэгж ирэх маань өөрөө яг л хувьцаа шиг л баггүй. Хоёр дахь зах зээл дээр чөлөөтөө зарж олдог, хөрвж олдог. Би зармааргүй тэр ирээдүйд орох өшөө өндөр хэмжээний ногдол ашиг би хүсчээвэл тэр нэгж ирэхэд зараад тахгүй ингээд байж иж болно. Эсвэл энэ нэг удаадаа бөөнөрөө ингээд бас хүмүүс мөнгө авах гэж зараад ирчих болно шүү дээ. Тэгэхээр нөгөө нэгж ирэхийн үн унж болцшгүй тул тодорхой хэмжээний шатлсан байдлаар тий. За 3-5 жилийн хугацаанд та ингэж байх юм бол өгөөж нь тэдүү болно. 5-10 жил байх юм бол тэдүү болно гэдгийг урьдчилж тооцоолоод ингээд бас тодорхой хэмжээнд мөнгөний нийлүүлэлтийг шууд одоо иргэдэд тараахгүйгээр санхүүгийн тэр бүтэц схемээр одоо байгаа боломжтой бүтээгдэхүүнийг бид нар бас ашиглах тийм болцоотой болоо гэж бас харагдаад байгаа. Одоо ногдол ашгаа 100 мянган төгрөгөөр бэлнээр авах нь аваад авахгүй гэх юм бол та одоо эрүүл мэндийн боловсролч гэх юм өөрийнхөө тэр хоригдлын юунд нэрийн дасан дээр ингээд байршуулад үлдээх боломж байгаа одоо тодорхой хүүтэйгээр хадгалуулах боломж байгаа гэдэг нэг юм тайлбарыг өгөөдсөн шүү дээ. За тэр одоо яг ямар одоо уртыг тийм схем нь бол би гэж мэдэхгүй байна. Яг тэр байна уугүй юу. Тэгээд одоо нөгөө ийм Монголиогоос ийм сонголтоор авч болно гэдээ одоо сая ингэж ирээд нь шүү дээ. Магадгүй тэр байх. Ямар ч байсан бэлэн мөнгө тараахгүйгээр тодорхой сонголт гаргаж байгаа нь бол бас нэг алхам урагшилж байна гэж харж болж байна. Өмнө нь болохоор яадаг вөхөр шууд одоо иргэдийн нөгөө ийм Монголиод тэрхий нөгөө татвар авдаг, урамшуул авдаг дансруу шууд авчиад гэж хийж байгаа шүү дээ. Одоо баг тэгжл хийж таарах бах. Ялангуяа энийг яг шинэ жилийн өмнө цагаан сарын өмнө гэх нэг баяр өгтүүлж хийдэг нь бас зохимжгүй болчиход байгаа байхгүй. Яг тэр хүмүүсийн хэрэглээг нэмждэг. Хэрэглээ нэмэгдэнгүүт нөгөө одоо ингээл бараа бүтээгдэхүүний үн нэмэгдээл тэгэл худалдаа авалт нэмэгдэнгүүт манайхан чинь үйлдвэрлэгч биш болохоор нөгөө бага бараа бүтээгдэхүүн авахын тулд гадагшаа бид ингээл валют олгол төлбөр тооцоог л гаргачихж байгаа юм. Цаашдаа ер нь засгийн газар одоо энэ инфляцийг өдөөгөөд үнийн өсөлтийг бий болохгүй тулд энэ ногдол ашгийг одоо улиралт болгон улиралт нэг удаа тарах одоо инфляц үсэхгүйгээр тарах ийм нөхцөлийг одоо хайж яана гэд яриадсэн л да. Энэ боломжтой байх уу? Яг болох бах. Гэхдээ яг миний бодлоор одоо нөгөө иргэд маань өөр бас тийм амжиргааны түвшин тийм сайнгүй шүү дээ. Хэдийгээр одоо ингээл статистикийн тоо харахаар дотоодын нийт бүтээгдэхүүн гээл те өсөөд бараг 6-7 мянган доллар боллоо л гэдэг. Яг иргэд дээр бууж байгаа тэр бодит тэр өгөж бол байхгүй байгаа тоххой. Яг тэр манайх чинь одоо энэ графикаас ингээ харъя л та те. Экспортын импортын одоо бид нар чинь гол юм болохоор ерөөсөө бүгд найрамд хятад ард улстай хийж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн байна. Тэр уул уурхайн бүтээгдэхүүнийг дагсан бизнесүүдэд л одоо хүртээлтэй боловч яг жирийн одоо хуваарай бизнес эрхэлж байгаа гэдэг юм уу зүгээр ингээд бизнест ажиллаж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа тогтмол орлоготой иргэдэд бол эн чинь төдийлөнд яг энэ $6,000 $7,000 гэдэг чинь хүртээмж нь бага байгаа байхгүй. Тэгэхээр сонголт өгсөн ч гэсэн хүмүүс шууд бэлэн мөнгө олгоод авах илүү бодож байна. Өнөөдөр одоо гэр ороолын айлууд дээр хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо нэг ургамлын тосыг чинь грамлж авдаг ч гэдэг юм уу тийм хэцүү айлууд байгаа учраас тэрийг бол ерөөсөө тэр бусад юм дээр
шингээхгүй шууд бэлнээр авах сонирхол байгаад байгаа. Тэр боломжийг угаасаа төр гаргаад өгч байгаа. Аа. За гадагшаага юм гаргаж чадахгүй янз бүрийн гадаад нөхцөл байдал дэлхийн одоо геополитикийн нөхцөл байдлаас болоод гадагшаага экспортын хэмжээг нэмэгдүүлж чадахгүй болвол ядаж гаднаас авч байгаа тэр импорт буюу хэрэглээгээ хязгаарлахаас аргагүй гэдэг ийм асуудлыг бас зарим сайдрын зүгээс хэлжээлээ. Энэ боломжтой арга байна. Яг манайх ч одоо үндсэн хуулийн дээр бичсэн чөлөөт арчилсан чөлөөт худалдаатай гэдэг тийм юу байгаа. Тэгэхээр яг энэ импортыг хязгаарлах нь бас хоёр талтай. Шууд ингээд импортыг хязгаарлах нь болохоор бас хэрэглэгчийн нөгөө нэг чөлөөтэй сонгох худалдаа авах эрхэнд нь бас халдж байгаа нэг тийм үзэгдэл болно. Хоёрдугаар яг үндэсний үйлдвэрлэгч нар бол бас одоо дөнгөж гадны одоо үйлдвэрлэгч нарыдээ биднэрт өрсөлдөх хэмжээний тийм том потенциалтай байгаа одоо потенциал байхгүй байгаа үед гурилын импортыг тэглээд тэгсэн. За мөн цементний импортыг бас тэгэлсэн тий. За манайх цементээ бид нар дотоодоо хийж өгнө хийж байна. Гурилын үйлдвэрүүд бол 2-3 үйлдвэр бол энэ импортын татвар тэгэлснээс болж хаалгаа ирсэн гэдэг ийм мэдээлэл явагдаадсан. За инхээр импортыг яг зорилт түвшинд нь бид нар тодорхой хэмжээний бараан дээр одоо холимог байдлаар явуулахгүй бол бүгднийг нь одоо шууд хязгаарлана гэдэг бол өөрөө энэ чөлөөт худалдаанд бол бас сөрөг нөлөөтэй болж харагдаж байна. Өөрөөр хэлбэл одоо тухайн өргөн хэрэглээний барааны одоо хомслыг бий болгоод үн хөөрөгдөх эрсдэлж бас байна гэж. Эргээгээ тэр одоо татвар төлөгч аж ахуйн нэгжүүд байна шүү дээ. Олон хүнийг ажлын байраар хангаж байна. За ялангуяа хөдөө аж ахуйн салбар чинь манайд их онцлогтой. Заашгүй бид нар бас өөрснөө тэр хүнсээ үйлдвэрлэх тийм заашгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо шууд импортын тэглээд тэгээ одоо буцаагаад экспортын татвар тавина гэдээ бас яриад ингээ маш доктортой биш юм бодлого яваад байхгүй. Одоо сая хавар махны үн нэмэгдэж магадгүй гээл махны экспортыг 5 сарын 1 хүртэл зогсооно гэдэг ийм яригдаад байна. 6 сарын 1 жилүү займж ирсэн тийм. Гэтэл нэг экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж маш их ажил хийж байгаа. Тухайн улс руу хідэн хичнээн группээрээ томилтоор яваад тэр тээвэр логистикийг хаана ямар байгууллагаар даатгах уу гэд маш их том ажил болоод бүх бэлтгэлээ хангаад байж итл одоо ийм асуудал гаргадаг. Тэгээ ер нь бол экспортыг нэмнэ гэж маш их ярьдаг те. Экспортыг төрөлжүүлнэ гэж ярьдаг. Гэхдээ одоо ямар зорилгоор юм би мэдэхгүй байна. Гэдэг ийм доктортой биш бодол гаргаад байгаа. Өмнө нь болохоор нөгөө улс төрийн гадаадын хөрөнгө оруулагч нар юу гарддаг байсан гэхээр улс төрийн гэрчлэхээр бид нар юугаар ойлгож ирсэн бэхээр одоо тухайн нэг эвсэл одоо юуны нам солигдохыг одоо эрсдэл гэж хараадсан. Одоо бол эн чинь одоогийн засаг бол үндсэндээ баг 8 жил ингээд баг 9 дэх жил рүү орох ч юм уу та. Эрх барих хүч нь доктортой явааддаг. Гэхдээ гаргаж байгаа шийдвэр нь бас гинтийн юмнууд бол байгаад байна шүү дээ. Харин тийм. Төсөв мөнгөний бодлогонд хоорондоо уялдахгүй бол одоо эдийн засаг цаашаа явахгүй гацчих шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлийн байдлаар ихэд Тубакны бодлогын хүч одоо яг одоогийн байдлаар бол 10% хэвээрэл яваад байна шүү дээ. 10% дээрээ бол 2-3 сар явчлаа тийм үү. Тэгээ цаашдаа буулах болов гэж итл одоо энэ 3 сар гаргаад бодлогын хүүгээ бид нэр өсгөнө гэд Тубакны ерөнхийлөгч нь зарлчлаа. Тэгэхээр энэ Төв банкнд буруу бодлого явуулаад байна уу? Эсвэл одоо төсвийн бодлогонд буруу байна уу гэд иргэдч гэсэн ойлгохгүй ийм эргэлзээтэй байдал үүсчихэд байна. Та юу гэж харж байна? Тэ яг 10% дээр ч одоо юу бас нэлээд олон сар болж байна л доо. Одоо ингээд харахаар Төв банкнууд юу харж байна вөхөр инфляц сая 9.6 гээд яг нэлээд өсөд гарцсан. Дараагийн сар зарлагтахтаа магадгүй 2 тонн баг орчих бах гэдэг байр суурьтай байгаа. Тэгэхээр ер нь инфляц цэг хязгаарлахын тулд бодлогын үгээ нэмэх баха гэдэг тийм урьдчилан байдлаар тайлбарлаж байгаа шүү. Гэхдээ Төв банк бодлогын хүүг хэвээр хадгалаад байгааг хүмүүс их анзаарч хараад байгаа. Ягаад тэр тоон өөрчлөгдөхгүй хэвээр ихээр ерөнхийдөө гайгүй байна гэж ойлголт аваад байгаа шүү. Ядаж өсгөөгүй нь яамаадаа гэж сууж шүү дээ. Гэтэл энэ доотлын тэр 2 дугаар өгүүлбэр дээр бас юм байгаа байхгүй. Энэ заавал ойлгох нөөцийг гадаад валют болон төгрөг дээр хоёулангийн тус бүр 2-2%-аар нэмээд төгрөг дээр болохоор 13%, валют дээр болохоор 18% болгоно гэдэг ийм шийдвэр гарч байгаа. За энэ бол нөгөө талаараа юу зах зээлээс мөнгийг Төв банк руугаа татах тийм үзэгдэл явуулж байна гэж харж байгаа. Хүмүүс энийг тэр болгоноосоо ойлгодгүй. Яагаад гэвэл би зөвхөн ингээд жишээ авч тайлбарлалаа тийм. Арилжааны банк одоо нэг хадгаламж эзэмшигчээс 10 сая төгрөг хадгалахаар авлаа. Тэрнийхээ 13%-ийг заавал Төв банкны харилцах дансан дээр хөдөлгөөнгүй байлгаа гэдэг ийм заалт байгаа байхгүй. Өөрөөсөө тухайн арилжааны банк одоо зээл болгож юм уу ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрхгүй. За тэр юу гэж нөхөр би 100 сая 10 саяны жишээн дээр 10 сая төгрөгийн зардал хүний хадгаламжийн зардлыг банк төлөөд байгаа. Гэхдээ яг 100 саяар нь ашиглаж чадахгүй. 13%-ийн тэнд үлдээчихэж байна те. Одоо сая 300-ийн. Гэтэл үлдсэн мөнгөөр нь болохоор банк зээл олох тийм болцоотой болж байна. За тэгэхээр яаж нөхөр зээл олох хэмжээг 13%-аар буурж байна.
Тэгээд тэр 13% дээр оногдож байгаа хадгаламжийн зардлын хүүг зээлийн хүү рүү шингээж гинэ гэдэг ийм ойлголт явчихж байгаа. Тэгэхээр болохоор зээлийн хүү хадгаламжийн хүү ер нь бол хүү өсөх юм байна. Гадагшаа гарах тэр зээлийн бодит эдийн засаг руу гарах зээлийн хэмжээ буурах дохиог болохоор энд өгöd байгаа хгүй. Тэгээ яагаад гэж нөхөр төсөн маань өөрөө одоо 23 онд л хэд 22-ны их 80 байсан одоо ингээд 33 болоод маш хурдтай ингээд 60-70% жилээс жилийн хооронд ингээд нэмэгдээд байна шүү дээ. 37-8 их 80 болсон шүү. Тэгэхээр одоо тэрий чинь тодорхой хэмжээнд хязгаарлах одоо энгийнээр болох юм бол жоохон тоормсын тий хаазын багасгах арга хэмжээг энэгээр авч ийн гэсэн үг. Одоо ингээд заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2-1%-аар нэмэгдүүлдэг гэдэг чинь энэ хэмжээгээр л одоо юу гэдгийг зээлийн хүү өсөх эрсдлийг бий болгочихж байгаа юм биш үү? За би энэ дээр нэг залруулах хэлчих. Энэ 2-1%-аар өсөж ийн гэдэг нь бол зээлийн хүү шууд 2%-аар автоматар нэмнэ гэсэн үг ерөөсөө биш шүү. Одоо тэрэндээ би сая хувьчлаад хэлж шүү дээ, 13% нь оногдох зээлийн хүүг л биш хадгаламжийн хүүг л зээлийн хүүний одоо зардал болгож шингээ нэхэр яг тооцоод үзэх юм бол маш бага хэмжээний л дээ. 0.1 хэд ч юм уу. Шууд автоматар 2% гэж ерөөсөө ойлгож болохгүй. Одоо энэ ингээд зөвхөн бодлогын хүүг ярих юм бол эргээгээл бид нар нөгөө төсөв рүүгээ орно, анх төсөв яаж батлахаасаа эхлүүлээд экспортлохоосоо эхлүүлээл явж энэ зээлийн хүү гэдэг чинь баг валютын орох гарах гадаад валют болж хувирж байгаа байхгүй. Яагаад гэж нэхэр бид нэр өнөөдөр гаднаас хөрөнгө оруулалт авлаа. Эсвэл гаднаас бонд авлаа, хувийн байгууллагууд зээл авлаа. Энд орж ирээд тэр доллар чинь өөрөө төгрөг болол худалдаа төгрөгөөр ингээд манай зах зээл дээр эргэлдэж байгаа. Тэр төгрөгийг өнөөдөр бид нар яаж нөхөр шууд одоо зах зээл дээр доллараар зарчхаар бас эрсдэлтэй. Эргээгээд тэр чинь нөгөө хөрөнгө оруулалтыг нөхөд гаргах гэдэг юм уу те. Эсвэл нөгөө бонд юм уу зээлийг бид нар буцааж төлөх учраас ханшийн эрсдэлд орох тийм магадлал маш өндөр. За тэгээд ханшийн эрсдлээс хамгаалаад бид нар арилжааны банкудаар дамжуулаад нэг төв банкны swap хилцэл хийж болдог. Одоогор бол сүүлийн хэдэн жил бас төдийлөн хийхгүй байгаа тохш байна л да. За хийх юм бол одоо бид нар нэг ойролцоогоор долларын жилийн нэг одоо манай сүүлд гаргасан бондууд чинь нэг ойролцоогоор 8-9 байх шиг байна. Одоо Голомт банк, МИК гэднээр сая хувийн байгууллагууд бонд гаргалаа шүү дээ. За тэдний хүү бол нэг ойролцоогоор 8-9 хооронд байгаа. За тэр маань өөрөө төгрөг болж тэр swap хилцлээр дамжаад яг иргэдэд зээл болоод ч гэдэг юм хөрөнгө оруулалт хийж болох зардал маань өөрөө 14, 15, 6 болчих жоохоо жилийн. Өөрөө долларыг төгрөг болох зардал нь тийм болчих. Тэгэхээр бид нэр яаж нөхөр манай улсын зээлч зэрэглэлийг хангалттай түвшинд бууруулад гаднаас өшөөл хэмт их усүр татгалт тийм шаардлага байна. 8 гэдэг бол одоо өнөөдөр бол бас жоохон өндөрдөөл ороод байна л да. Тий. Ер нь одоо ингээд гаднаас мөнгө босгоход тэр 8% хүүтэй зээлж байгаа юм чинь тэр мөнгө дотооддоо орж ирээд дахиад дамжуулаад зээлдүүлэхэд бас өшөөл тэр зээлийн хүч дахиад нэмэгдэл явна шүү дээ тийм үү. Тэгнэ гэсэн үг. Тэгээ энэ дээр яг төв банкны бодлогын хүч өссөн бас нөлөөлөд хатуу бодлого явуулах тусам бид нар чинь зээлийн хүү одоо буурах боломжгүй болчихно шүү дээ тийм үү. Яг зээлийн хүүтэй холбоотой зөндөл нөгөө нэг судалгаанууд байдаг те одоо хүмүүс ч баг мэддэг болж байгаа. Бараг ойролцоогоор 60 орчим нь хадгаламжийн хүү. Тэгээ нэг 10 гэдэг нэг 3 хуваагдсан байдаг. Үйл ажиллагааны зардал, эрсдлийн зардал, банкны ашиг гэдэг. Тэгэхээр хамгийн том юм чинь бол өөрөө хадгаламж буюу банкны их усрын хүү болчих жоохоо байхгүй. Тэгэхээр одоо төв банкны өнөөдөр хүү өөрөө 10% байлаа гэх чинь одоо 10-аас дээш хүн мөнгө хадгалуулж иж л одоо ашигтай болж таарна шүү дээ тий. Тэгээ дээр нь одоо нөгөө инфляцийн хүү байна. Инфляцийн түвшин. Одоо ингээд хоёр хоорондоо тоонд орох юм бол дахиад нэмэгдэнэ л гэсэн үг байхгүй. Тий. Бусад улс орнуудад ер нь баг хүүгүй хадгалуулдаг юм байл шүү дээ. Гэтэл манайд бол 10-аас дээш хувийн одоо хадгаламжийн хүү өндөр байгаа учраас тэр хэмжээгээр зээлийн хүү өндөр болчиход байна. Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулах бодлого явуулах шаардлагатай гэдэг асуудал бас яриад байдаг. Энийг та юу гэж харж байна? Яг хөө тэр тухайн улсын эдийн засгийн потенциал л та. Тий. Өнөөдөр бол жишээл Японд бол үнгүү баг хадгалж өгснөөхөө төлбөр тэгдэг. Тэр яг одоо Японы эдийн засаг бол үндсэндээ одоо хандсан гэхэд одоо хаашийн тий. Ерөнхийдөө маш хуримтлал үүсгээд мөнгөний эрэлт нь бол тэр хэмжээнд байна. Баг илүүдсэн зах зээл гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар шууд одоо нэг Google-дээл за эднийх ийм хүүтэй мэн манайх ийм байна гэдэг шууд ингээ харьцуулах ямар ч тийм болцоо байхгүй. Одоо Япон өөрөө ямар эдийн засаг байна тий. Манайх бол эдийн засаг жижиг байна. Мөнгө хомос дээрэс нь үнэтэй байна. Үнэтэй байна. Жижигээс хад манайх ч эдийн засаг маань маш их тийм доктортой биш байгаад байна л да. Доллароос орж ирж байгаа урсгал маань ерөөсөө 1-2хан бүтээгдэхүүн байна. Тэр нь бид нар өөрснөө үнэ тогтоож чадахгүй. Олон улсын зах зээлийн ханшаар явна. Худалдаа авахч нэг байна. Тий. Тэгээд яриадах юм бол ингээл олон юм байна л да. Тэг бүгднийг бид нэр солонгуулгаад ингээл маш их ярьж сүүлийн одоо 10 20 30 жил ярьж байгаа мөлөвч яг хийж байгаа
одоо тийм бодиттой ажил бол байхгүй л байгаа байхгүй. Бага ганц бүтээгдэхүүнээ бид нэр төмөр замаар холболт хийгээд өнөөдөр яг тэр дэлхийн зах зээл дээр үнэтэй байгаа үед нь одоо ашиг олох боломжоо бид нар зөндөл алдсан шүү дээ. Та өөрөө банк санхүүгийн салбарт олон жил ажиллаж байгаа хүн. Ерөн зүгээр төв банкны зүгээс одоо мөнгөний бодлогыг буруу явуулаад байгаагаас болоод энэ бизнесийн орчин ийм одоо таагүй цусны эргэлтэнд багасаад байна гэдэг асуудал бас шүүмжлэл гардаг. Энтэй та санал нийлэх үү? За энэ хүмүүс яг ямар мэдээллийг ямар өнцгөөс ойлгож уншиж байгаас их хамаардаг шүү байна. За зээлийн хүү валютын ханш гэхээр хүмүүс автоматар Монгол банкны хийх ажил гэдэг ингээд бодчихдог. Тий. Яг нь Монгол банк бодно шүү. Агүй харин тий. Гэхдээ төв банк маань өөрөө одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа гадаад валютын хийг нэмэгдүүлэхэд шууд оролцдог тийм байгууллага биш байхгүй. Одоо би түрүү хэлсэн тий. Нүүрсээ засгийн газартай хамтарч ажиллах. Төв банкны ерөнхийлөгч хотод хитэн төв банктай яриад за нүүрсээ одоо амны үнээр зарах уу, гайлын үнээр зарах уу гэдэг хэлцээр хийж чадахгүй. Тэгэхээр орж ирж байгаа мөнгийг яаж зохистой хувьд бид нар чинь төгрөгийн үн цэнийг доктортой хадгалах вэ гэдэг хуулийнхаа хүрээнд л ажиллаж байгаа. Зарим улсуудын төв банкуд болохоор өөр оролцоотой. Жишээлбэл Америкийн төв банк одоо ажилгүйдлийн төвшөнтэйгээ бас их уялдаж ажилладаг. Ажилгүйдлийн төвшөнтэй төв банк уялдаж орж ирж байгаа юм байна өөрөө бодит эдийн засаг руугаа одоо туулж ажиллаж байгаа байхгүй. Хэрвээ тийм юм хүсэж байгаа бол төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулаад зөвхөн Монгол төгрөгийн доктортой байдлыг хангана гэдгийг нь өөрчлөөд одоо нэмэх одоо бидний хүсэж байгаа тэр үүрэг функцүүдээс төв банкд хамаарж болохыг өгжиж араас нь хариуцлага нэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо ингээд шууд хан шунаад байна. Эсвэл хүү өсөд байна. Инфляц өсөд байна гэдэг юмыг дангаараа хариуцдаг субъект биш. Засгийн газар чинь өөрөө яам агентлагууд болон бусад дэд бүтцээрээ дамжуулж нэгдсэн бодлого хэрэгжүүлж бид нэр саяны тэр гадаад валютын ханш зээлжих зэрэглэл тэгээд олон улсын хөрөнгө оруулагчдыг нааштай тэгж татах тэр бүх болцоог бид нар хангах шаардлагатай. Тэгэхдээ зөвхөн хуулиараа төв банк чинь одоо энэ төгрөгийн ханшийг одоо доктортой барих ийм үүрэг хүлээсэн мөртлөө энэ үүргээ бас гүйцэд биелүүлж чадахгүй байх гэж хараад байна би. Яг хүмүүс бол тэгж харж байгаа. Гэхдээ дангаараа хийх тийм субъект биш болчиход байгаа байхгүй. Одоо саяны гурил будаа цемент гэдэг үүн гэдэг юм уу те гадны экспорт хийж гэдэг юм уу дотоодын бид нэр цэвэр бизнесийн орчингоо бид нар бол чөлөөтэй Монгол банкнд даатгах ерөөсөй чадхааргүй болчиход байгаа. Тэгэхээр одоо хүссэн хүсээгүй бид нар энэ төсвийн бодлого одоо ингээл энэ 14 мега төсөл гэдэг ингээд байж байна. За нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 бас мега гэж ярьж байгаа. Ингээд энэ төсөл хөтөлбөрүүд чинь өөрөө бас мөнгөний нийлүүлэлтэнд бас нэлээд нөлөө үзүүлнэ. Сайнарч байна, муугарч байж болно. Тэгээ нэг том төсөл явахад манай энэ эдийн засгаа ингээд савлуулчих гээд байдаг. Тэгэхээр энэ үе шаттай явуулахгүй бол бүгднгийн зэрэг орох юм бол бас манай эдийн засагт урт хугацаанд сайн юм шиг мөртлөө богино хугацаанд эдийн засгаа ингээд нааш чааш савлуулах орох гарах хурцгал дээр энэ докторгүй байдал үүсэх тийм эрсдэл бас байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр мега төслийг хийхдээ маш анзаарахтай маш тооцоотой хийхгүй бол эргээгээд эдийн засагт бас нөлөөлчих тийм дүр зураг ажиглагтаад байдаг. Тэгтэл одоо ингээд 25 оны төсөв эхний 1 сарын байдлаар л ингээд одоо 500 тэрбумаар муу их найдаар тасраад эхлэхэр чинь цаашдаа энэ мега төслүүдийг ингээд явуулах асуудал гацаанд орох магадaltaй болов гэсэн болгоомжлол байна. Та юу гэж харж байна? Яг тэгээд алдарт нэмэгдээд байвал хэцүү л дээ. Гэхдээ энэ жил бол харьцангуй төсөвтөр бол дандаа нэг тэзүү болон те зураг төслүүд нь л сууж байгаа шүү дээ. Ерөнхийдөө. Ганц нэг том одоо нүүрсний тэр төмөр зам ам дээр бол байгаа. Тэгэхээр бид нар яаж болж ийм нөхөр одоо баг энэ хаврааны чуулга эхлэхээр төсвийн тодтол бас ярьж эхлэх болов уу гэсэн би дотроо тийм хүлээлттэй байгаа. Тэр үедээ яах вэ гэхээр бид нар энэ 14-ийг ирэмблээд энэ тойшин тавья. Тодорхой хэмжээнд тойшлуулъя. Монгол улсад яг аль нь хэрэгтэй юм бэ? За төмөр зам эрчим хүч хоёр бол тодорхой болчлоо тийм. Ингээд 1-2 дугаарт ингээд заашгүй явуулах шаардлагатай юм ингээд. За энэ төслүүд дээр бид нар одоо юу гэдэг цаг хугацаа хөрөнгө мөнгө гэдэг юм уу бөөнөрөө хүчтэй ороод энийг ямар ч сайн болгоё гэдэг юм уу. Дараагийн ээлж нь одоо нүүрсний хэрэглээ бас үн ирээдүйд бол бас нэмэгдэх хандлага бас байна шүү дээ урт хугацаанд. Тэгэхээр энэ үед нь бид нар дараагийнхаа төслийг гаргаж гэдэг юм уу ингээд уялдаа холбоотойгоо одоо орлоготойгоо уялдуулаад төсөвлөөд ингээд явуулах болохгүй бол байхгүй. Эсвэл нэг арга байж болно. Төсвийн тодтол хийж орлогоо бас бууруулж төсөлж болно. Зардлаад адилхан. Эсвэл одоо дахиад нэг гадны зээл тусламж гэдэг шиг бонд гаргаал те. Гаднаас мөнгө оруулж ирээд энэ төслөө явуулъя гэдэг тийм улс төрийн хүрээний тийм шийдвэр гаргах шаардлага гарах бах. Тэгэхээр яг уу засгийн газар бонд гаргаад одоо гаднаас ингээд мөнгө босгох гэхэд тэр нь бас тодорхой хэмжээгээр бас хүүн өсөд явах юм эрсдэл шүү дээ. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлыг харахад тэр хэмжээгээр буцаад бид нар одоо өрийн дарамтанд орох магадлал байна гэж хараад байна.
Тий сая одоо өнгөрсөн 7 хоногт бас 500 сая долларыг бас манай засгийн газар босголоо шүү дээ. Тэгээд хүү нь болохоор 6.6 байсан. Ер нь бол харьцангуй гайгүй босгосон гэж би ховдоо үзэж байгаа. 8 байсан гэж байгаа шүү дээ. Тий өмнө сүүлд бол 8 байсан. Одоо ингээд бууруулаад байна л да. Тэгээд энэ маань өөрөө нэг өндөр хүүтэй центүрийн чөлөөд нэг өмнөх гарсан 26 он төлөгдөх бондны дахин санхүүжилтанд зориулагдаад хүүг нь бас бууруулаад бас манай засаг яг сангийн ам бол энэ дээр бол их оновчтой ажилласан болов уу гэж харагдаж байгаа. Яг одоогийн нөхцөл байдалд ер нь одоо засгийн газар бонд одоо дахиад нэмээд бонд гаргаж ижил магадгүй дараагийн том төслөө хөдөлгөх юм боломж байх уу? Та юу гэж харж байна? Яг бонд гаргаж болно. Эсвэл одоо өөр гэрээнүүд шүү дээ. Засгийн газрын хоорондын зээдлэг байж, хилцээр байж болно. Сая бол хотын одоо удирдлагууд урагшаа явж одоо хийх байгаа төслүүдтэй бол нэлээд танилцууллаа. Хөрөнгө оруулалтын асуудал юм нэг л ярилцж явж байгаа шиг байна. Засгийн газраас ч гэсэн тийм олон аргууд бол хэрэглээл явж байгаа. Чухам аль нь үр дүнтэй болж бодит ажил болох нь яг зарим ажлуудыг болохоор олон улсын тендер бол зарлаж байгаа юм билээ. Тэгээд олон улсын тендер яагаад яг тэр сайн багаа сонгоод их ус үрээр нь таслахгүй бол энэ төслүүд бол цаашаа явах шаардлагатай байна. Яг ингээд засгийн газар дотоодын зах зээлдээ бонд гаргachингууд энэ арилжааны банкуд чинь засгийн газрын бондыг худалдаж авчаад ингээд гадагшаага зээл гаргахгүй таг ингээд хаачдаг юм бас арга байгаад байна тийм үү? Энийг та юу гэж харж байна? Гэхдээ тэгэл арилжааны банкны өөрийнх нь сонголтын асуудал та. Гол нь засгийн газар гаргахдаа хүүг нь бас ямар гаргах нь те? Хүүг нь бас нэлээд доогуурхан гаргачих юм бол арилжааны банк авахгүй байж магадгүй шүү дээ. Дээр нь засгийн газрын бонд ч өөрөө нэг татварын эффекттэй байдаг. Одоо татвар төлөхөөс чөлөөлөгдөг гэсэн үг. Тэгэхээр засгийн газрын бондыг авах банкуудын бас сонирхол бас өндөр байдаг. Яагаад гэвэл арилжааны банкуд ч өөрөө 6 тэрбумаас дээш орлоготой гэхээр баг 25% татвар төлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээсээ бас чөлөөлөгдөх тийм эффект байдаг учраас арилжааны банкуд засгийн газрын бондыг авах сонирхол бас байдаг. Яг зөвхөн миний зүгээр санхүүж одоо хувь хүний үүднээс харах юм бол засгийн газрын бонд бол зашгүй дотооддоо байх шаардлагатай гэж хардаг. Яагаад гэх юм бол одоо ингээд зээл, бонд, хаалттай, нээлттэй ч гэдэг юм уу санхүүгийн олон төрлийн хэрэгслүүд байна шүү дээ тий. Тэрний одоо гол сүр өгөөжийг тооцдог одоо энгийнээр бол тэр дундаж хүн болохоор засгийн газрын бондын өгөөж дээр өгөн тогтдог юм. Тэр энэ олон яг төгрөгийн бодиттой үн цэнийг илэрхийлж байгаа хүү маань өөрөө засгийн газрын үнцаас байдаг. Тэгэхээр их хэмжээгээр одоо юу гэдэг гаргахаар төсөв дарамт болоод байгаа бол яг нэг санхүүгийн одоо хэрэгсэл гэж ярьд юм да инструмент байдлаар нь бол тодорхой хэмжээнд бид нар хөрөнгөний бирж дээрээ одоо энэ хаалттай бирж дээрээ ч гэдэг юм уу босод одоо мөнгөний зах зээлийн зах дээр ч гэдэг юм уу ингээд гаргаад явуулаад гадны хөрөнгө оруулагч нар болон дотоодын хөрөнгө оруулагч нартаа санхүүгийн бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгоход засгийн газрын үнцаас бол зайлшгүй хэрэгтэй гэж бид нар бол хардаг. Одоо ингээд инфляц өсөөд үнийн дарамт одоо улам нэмэгдэж байгаа энэ нөхцөлд одоо ядаж энэ татвараа бууруулж болдгоо юм. Энэ татвар чинь одоо нийт иргэдийн одоо орлого цалин тэтгэврийн одоо бараг 40-50% ингээд хамаад авчлаа. Тэгэхээр ер нь ядаж энэ татвараа бууруулах замаар одоо энэ өрийн дарамт юм уу янз бүрийн энэ үнийн дарамтыг ч гэсэн багасгах боломж байна уу гэж хараад байна л да. Одоо жишээлбэл би бас саяхан одоо ингээд хувьд гараад бизнес эрхэлж байгаа. Одоо манай дээр тохиолдол юу вэ нөхөр яг л саяных тэр. Бид нэр ингээд өндөр үнэтэй цалин одоо гаднаас банкнаас ч юм уу ингээд бид нар хамтраад ингээд ажиллаж байна. Цалингийн зардал маш өндөр байхгүй. Дээр нь ажил олгогч нар яаж юм гэхээр нийгмийн даатгалын төлөөд хувь хүн өөрөө төлөөд байгууллага давхар төлөөддөг. Тэгээд тэрний тэгш хүртээмжтэй байдал өнөөдөр байдгүй нийгмийн даатгалын сан хоосорсон л яриаддаг. Бид нар төлөөлөдөг. Хэрвээ би төлөхгүй 1-2 сар болох юм бол банкнд дансын шууд зарцаадаг. Татврынхныг бас тэгдэг. Татвар. Тэгээд баг эрүүгийн гэмт хэрэгчин шиг үзээд хил гайл дээр гарахын хоригддог тий. Гадагшаа тэр хүн чинь бизнес уулзалт хийж тэр орлогыг олох хэрэгтэй юм байна тий. Инхээр энэ татвар чинь өөрөө яг нэг тийм ялтаа итгэж юм шиг болгоо оруулж байгаа байхгүй. Харин тий. Аж ахуйн нэгжүүд компаниудын хувьд бас таны хэлсэн зовлон байгаа бол одоо хувь иргэд бидний хувьд ч гэсэн одоо нэг багахан цалингаасаа дахиад ингээд нийгмийн даатгал шимтгэл одоо ингээд эрүүл мэндийн даатгал ингээд дээрээс нь хүн амын орлогын албан татвар нөөт ингээд төлөөд явж байна. Тэгэхээр ядаж одоо 2.3 сая төгрөгөөс доош одоо цалинтай иргэдээс хүн амын орлогын албан татвар буюу 10% татварыг авах болио гэдэг ийм санал санаачлах улсын хурлын түвшинд яригадаад эхэллээ. Энэ саналыг хэрвээ улсын хурлын түвшинд дэмжих юм бол бас одоо маш олон хүн гараа өргөл дэмжихэр байл та. Та юу гэж харж байна? Гэхдээ би одоо бас 2 гараа өргөл дэмж. Би яг л адилхан татвар төлөгч шүү дээ. Та цалингаа нэмж чадахгүй юм чи тэр 10% татврын уус авах болчихсоо л гэж бодож байна. Одоо тэр хэрвээ тэр татврын хөнгөлөлт
одоо ороод ирэх юм бол тэр хэмжээгээр нь бид нар цалин буюу те ажилтныхаа нийгмийн халамжинд нэмээд ари өөр байдлаар тэрийг чинь зарцуулах тийм бололцоо нь байна шүү дээ. Тий. Одоо нөөтийг анх бид нар бараа бүтээгдэхүүнийг тий бүртгэлийн системтэй холбож анх нэвтрүүлсэн бол өнөөдөр нийт татврын орлогын бараг 30% нь бараг дангаараа хийдэг тийм татврын бүрдүүлэгч тийм өгөх толцсон. Нөөтийн татвар ч одоо 10% тооцож аваад байгаа тийм үү. Тэгвэл ер нь зүгээр яг сүүлийн үед ер нь 5% болгож бууруулъя. Эсвэл тэр буцаалтын 2%-ыг нь 5% болгож нэмэгдүүлье гэдэг нэг ийм хоёр янзын санал явж байгаа боловч ингээд аль ч одоо улсын хурлын төвшөнд яригдахгүй чимээгүүл хавд харагдаад байна. Таны хувьд ер нь яаж бууруулах боломж байна? Нөөтийн татврын хувьд. Яг нөөтийг нэгдүгürt хэрвээ авах хэвээр бол худалдаа эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа бүх асуудаас нь зарчмынхаа дагуу яг адилхан авмаар байна. За. Бид нар төлдөг нэг охироод төлдгүүнүүд ингээд яг завшаад байгаа юм шиг. Нэгдүгээр хамгийн гол тэр. Тэгээд төлж байгаа бүгд нэрээ төлөөд ирэх юм бол саяны тэр 10% нэг нь төлж байгаа юм бол урамшуулах гэхээс илүү нийт төлж байгаа үнийн дүнгээ бууруулах зүгээр юм болов. Татврын хуулийн дээр зарчим дээр байгаа шүү дээ. Татвар өөрөө тэгш шудраг байх зарчимтай гэдэг. Тэгээд бид нар тэрийг өнөөдөр хүртэл бүрэн хэрэгжүүлээг байна. Тэгэхээр буцаалтыг нэмснээс анханасаа 10-аар биш 5%-аар одоо татвараа тооцож авах хэрэгтэй л гэж байна. Дээр нь одоо нөгөө босго үнийн дүн байна шүү дээ. 50 сая төгрөг гээд. Тэр бол одоо баг 10 жилийн өмнө батлагдсан шиг санаж байна. 10 ч үнэ 7-8 жил болж байна. Тэрнээс чи хойш одоо энэ төсөв эдийн засаг хэд дахин хэд дахин тэлчээд байдаг. Тэгтэл 50 билгийн босгон дээр өсчөөд байна тийм үү? Одоо харин нэг 400 сая гэдэг нэг яригадаад тахшгүй нь одоо тэр чухам ямар үнэлэлээр гаргаж ирсэн тоо юм байгаа. Батлагчвал бас хэрэгтэй л гэж харагдаж байна. Та одоо банкны салбарт олон жил ажилласан бас давхар хуваараа өөрийнхөө бизнесийг хийж яваа гэж ойлгох уу? Тэгэхээр таны бизнес одоо аль чиглэлээр гэсэн үг үү? За манайх мөнгөний зах зээл гэдэг Money Market Fund гэдэг ерөнхийдөө Монгол улсад мөнгөний зах зээл гэдэг орон зай ер нь бол бас яг энэ санхүүгийн бүтээгдэхүүн хүртээмжлэлээс бол ер нь байхгүй байсан. Мөнгөний зах зээл гэхээр юу гэж нөхөр бид нэр арилжааны банкны одоо хадгаламж зээлч гэдэг юм уу те харилцагч гэдэг юм уу ийм байдлаар ойлгодог. Гэтэл олон улс болохоор энэ мөнгөний зах зээл мөр маш олон төрлөөр ер нь бол энгийнээр ярих юм бол маш богино хугацаанд мөнгийг сул чөлөөтэй хэвтүүлэхгүй одоо ингээд санхүүгийн тэр зөвшөөрөгдсөн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийгээд дундаас нь ашиг олох тийм болцоотой тийм санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг л бид гаргаж байгаа. Жишээлбэл одоо манайх арилжааны банкны хадгаламжийг хүмүүс сайн мэдж байгаа бох те. Тэгэхэд хадгаламжийн сертификат гэдэг бас нэг бүтээгдэхүүн байна. Хадгаламжийн сертификат нь өөрөө бусдад одоо би хадгаламжаа яг бондчигч гэдэг юм уу зараад эзэмсэн хоногийнхаа хүүг бүтнээр нь аваад бусдад дамжуулаад зараадах тийм хоёр дахь зах зээлийг нээж өгж явах онцлог байх ч гэдэг. За тэгэхээр ч одоо нөгөө банк нь яах юм? Банк ч бас хүү тооцоод тэрийг чи хадгалж. Банкнд бас ашигтай. Яг тийм бол яаралтай мөнгө хэрэг болох юм бол нөгөө өөрийнхөө хадгаламжийг бүтнээр нь болон хэсэгчлээд өөр бусад усуудад одоо зарах тэр систем байгаа байхгүй. Хугацаатай хадгаламж. Хугацаатай хадгаламж. За тэгээ зарахтаа явах хөр. За 6 сар хадгалуулсан бол 6 сарынхаа одоо хоримтлогдсон хүүг та бүтнээр нь аваад үлдсэн 6 сарын хүүгийг нь болохоор одоо таны хадгаламжийг худалдаж авсан хүн банкнаас авна гэсэн үг байхгүй. Ингээд анхны авсан танд ашигтай дундуур нь авсан хүн бас өндөр хүүтэй мөнгө богино хугацаанд хадгалуулчих болж байна. Банкнаас их усүр нь гарахгүй бас ингээд банкнд ч ихсэн ашигтай байгаа. Банкнд ч ихсэн ашигтай. Банкнд ч ихсэн ашигтай. Би одоо энэ чинь банк зөвшөөрөхгүй байх магадaltaй гэж бас банкны тухай хуулиар банк хадгаламжийн сертификат гаргах тийм эрхтэй байхгүй. Хуулиараа нээлттэй үйлчлэх юм байна шүү дээ. Тэрийг л бид нар одоо ингээд хоёр дахь зах зээл яг олон улсад байдаг зарчмаар нь бид нар нэвтрүүлж байна гэсэн үг. За мөн бас бид нар бас нэг сонирхолтой бүтээгдэхүүн бас энэ зах зээлд нэвтрүүлж байгаа нь факторингийн үйлчлэг аваа олон улсад. Энийг бид нар болохоор нэхэмжлэгийн санхүүжилт гэдэг. Одоо бас за жишээ аваад бас л тайлбарлахгүй бас жоохон хэрэгэлзээтэй. Одоо жишээлбэл оюутлогооч гэдэг юм уу одоо бусад энэ супермаркетууд бараа үйлчлэгээ нийлүүллээ гэж бодъё л да. Тэгээ мөнгөө тодорхой хугацааны дараа тий сараас 45 хоногийн дараа мөнгө авч байгаа. Борлогдож дуусны дараа. За тэгэнгүүт бид нар яаж яах нөхөр нэхэмжлэгээ манай системээр дамжуулаад одоо нэг 100 сая төгрөгийн бараа авах хөстэй болвол тэрийг 98 гэдэг юм уу 95 гэдэг юм уу 90 гэдэг юм уу тий тухайн хүн өөрөө авалгаа хямдруулаад зарах тийм боломжийг нь олгож байгаа байхгүй. Хэрвээ та мөнгөтэй болвол одоо тэр нэхэмжлэгийн дундаас нь худалдаж аваад тэр хүний эргэлтийн хөрөнгөний санхүүжүүлээд за буцаагаад одоо тэр уулуур хамт жишээлбэл оюутлогоо гэдээ бодъё л тий оюутлогоос 45 хоногийн дараа 100 сая төгрөг бүтнээрээ орж ирэхэд та тэр хямдруулалтын зүрхнээс нь та богино хугацаанд ашиг олох тийм болцоотой болчихно гэсэн үг. Дээр нь одоо энэ оюутлогын юу гэдгийг уул уурхаагаас орлож байгаа баялагийг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулж та бас хүртэх эрх нь бас
боломж нь гараад ирж байгаа их онцлогтой бүтээгдэхүүн. Энэ чинь одоо цэвэр итгэлцэл маш хариуцлагатай найдвартай байх л асуудал яригдчихэв гэж. Тийм үү. Тэгэхээр одоо энэ тэтгэврийн сан, одоо нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгүүдийг одоо яаж үржүүлэх вэ гэдэг ийм асуудал толгойн өвчин болчиход байна шүү дээ. Засгийн газруудын. Тэгэхээр энийг яаж үржүүлэх вэ гэдэг яг арилжааны банкудад нэг жилийн 5-6% хүүтэй хадгалуулаад тэр нэгээ зарим нь ингээд дампуураад алга болцсон одоо асуудал байна. Заримаас нэгээд одоо нэг 5% одоо хүүтэй хадгалуулаад энэ чинь үр өгөөжтэй биш байна гэдэг ийм шүүмжил гараад байна. Таны хувьд ер нь одоо наад үйлчлэгээр чинь зохицуулах боломж байгаа юу гэж байна? Яг уу энэ тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сангууд маань өөрөө болохоор санхүүгийн зах зээлд маш хэрэгтэй санхүүжилт их усүр. Ялангуяа урт хугацааны. Яг манайч нөгөө богино хугацааны болохоор богино хугацаанд эргэлдэх тийм болцоо бол байж болно. Гэхдээ яг саяны хэлдэг энэ усын төсөвтэй холбоотой энэ сангуудыг болохоор бид нэр илүү урт хугацааны хөрөнгө оруулалтанд хийх шаардлагатай. Өнөөдөр манайд яг тэр санхүүгийн тэр схем нь бас бүрдээг байна л да. Тэтгэврийн реформ гэж бид нар зөндөл ярьлаа. Харамсалтай тэр сангийг өнөөдөр яг тодорхой хэмжээнд арилжааны банкнд хийж хүүний ордог байсан. Тэр нь одоо хоёр банкны жишээнээс болоод ингээд жоохон эргэлзээтэй болоо явцсан. Тэгэхээр бид нар энэ сангийн хөрөнгийн зах зээл рүү оруулах тэр дэд бүтц хууль эрх зүйн орчныг бид нар бүрдүүлэх шаардлагатай байна. Дээр нь энэ зөвхөн улс заавал оруулах шаардлагагүй. Хувийн тэтгэврийн сан буюу одоо бас хувийн сангууд байгуулагдаад тэрэнд нь одоо саяны нийгмийн сангийн мөнгийг байршуулад хувийн одоо сангийн менежерээр дамжуулаад хөрөнгийн зах зээлийг тэлэх. Ялангуяа урт хугацааны санхүүжилтэнд бол маш хэрэгтэй ийм сангууд байгаа. Хувийн тэтгэврийн сан дээр бие лав эргэлзэж байна. Улсын сан нь ийм найдваргүй алдагдал нь 2 их найд давчаад штеп. Тэгээд одоо дараа одоо жил өнгөрөх тусам энэ алдагдал нэмэгдэх магадaltaй. Дээрээс нь хүн амын тэр нөгөө насны цонх үеэс болоод бүрч одоо алдагдaltaй болох магадaltaй байна гэдэг байгаа. Гэхдээ би бол тантай санал эсрэг байна л да. Ер нь аливаа бизнес төр оролцохоор л одоо нэг жоохон алдагдал нэмэгдэх те. Төрийн үйлдвэрийн газрууд маш их алдагдал үүрдэг. Одоо ийм жишээнүүд зөндөө байна шүү дээ. Хувийнхан болохоор яаж юм нөхөр илүү тооцоо судалгаа нарийн. Тэгээд энэ зах зээлээ яг жинхэнэ мэдэрч ямар хөрөнгө оруулалт хаана хийх үү гэдгийг илүү сайн мэдчих واخ. Улс төр ороод ирэхээр л тодорхой хэмжээний эрх ашигч гэдэг юм уу те. Хээл ахуулаад давилгач гэдэг юм уу одоо ингээд зах зээлийн бус шийдвэрүүд гаргалтууд гараа явчихж байгаа. Тэгээ хувийн тэтгэврийн сан чинь дампуурч үл яах вэ? Хэдэн жилийн дараа одоо тэтгэврээ авна гэж хэлтэл нөгөө сан алидийн дампуурсан байвал тэгэл бандан тассан шүү дээ. Сангууд чинь юу тал та тодорхой дүрмтэй ямар хэмжээнд нийт одоо хөрөнгийнхөө ямар хөрөнгийг ямар ассет буюу одоо активд байршуулах уу гэдэг тийм дүрмээ өөрснөө тогтооно. Тэндээс хүлээх алдагдлаа хүртэл тогтооно. Тэгээд аль болох тэр алдагдaltaгүй байх бүх дүрмээ өөрчлөөд хийгээд тэрнийхэн дагуу явж байгаа айлууд багхгүй. Тэгэхгүй одоо нэг утасны цаанаас за ийш нэг хийчирээч гэдэг юм уу те. Ингээ явчаар гэсэн ойлголт юусоо байхгүй. Тэгэхээр бол төр дэр нь итгэснээс хувьдаа баг итгэсэн миний хувьд бол дээр болов гэж байна. За нэгэнтээ банкны салбарын хүнтэй ярилцж байгаагийнхаа би одоо арилжааны банкнаас одоо тодорхой одоо 20 жилийн хугацаатай ипотекийн 8% хүүтэй зээл авсан. Тэгтэл нийт одоо хугацааны тал хувьд нь баг ингээд надаас бол ерөөсөө зөвхөн хүү аваад байгаа. Тэгж яагаад үндсэн зээлээс хасагдахгүй явсаар хагаад сая нэг үндсэн зээлээс хасагдаж эхэлж байгаа байхгүй. Энд чинь тэгэхээр мөнгө хүүлэх систем энд үйлчлээд байна уу гэж би хардаад байна. За наадах чинь бол одоо хүмүүс иргэд яг тантай адилхан модалтай маш их хүнсэд байгаа. За яаж ч нөхөр таны одоо өр орлогын харьцаа буюу та хэрвээ хамтран зээлгчтэй бол хамтран зээлгчтэй ганцаараа бол таны орлого чинь яагаад өр орлогын харьцаа буюу 45% дээр барьж байгаа бах. Тэгэхээр та одоо юу гэдгийг нэг жишээ авахд нэг 3 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд 45-аар нэг сая 500-аас дээш хэмжээ нь болохоор ипотекийн зээл төлөгдөх нь байна шүү. Үлснээр нь та одоо амьдралдаа хэрэглэх нь байна шүү гэдэг ийм юуг нь тогтоогод өгч байгаа. Таны зээлийн дансанд хэдэн төгрөгийн зээлийн үндсэн төлбөр байна. Яг тэндээс нь л автоматар хүү бодогдоод явж байгаа. Тэр үлдэгдлээс нь хүү тооцох хэрэгтэй байтал анх авсан тэр зээлийн хэмжээс хүү үлдэгдлээс нь хүү тооцоод байгаа шүү дээ. Ийм ойлголт яваад байгаа. Би сая ингээд яриад дуусгахтаа. Одоо та 100 сая төгрөгийн зээл авсан бол эхний төлөл чинь 100 саяасаа бодогдно. За дараагийн сар болгоод нөгөөх нь одоо 100 сая биш 99 сая 980 ч гэдэг юм уу те. Маш баг дүнгээр нэг үндсэн зээл чинь багасна. Яагаад тэгэхээр таны одоо дааж чадах хэмжээ чинь сая 300 мянган төгрөгөө гэдэг ингээд гараад ирсэн. Тэгээ яг бид нар тэгвэл иргэдийн авсан одоо ипотекийн зээлийн хэмжээ 2-3 нугалж одоо төлөх болчиход байгааг энийг ойлгохгүй байхгүй. Бусад улс орнуудад тэгдгүүл юм байл шүү дээ. Одоо ингээд 15 жилээр 20 жилээр авахар чинь нөгөө хүүн бодогцоор угаасаа таны авсан зээлээс чинь өндөр гарна. Та эсэргээрээ яг 100 сая төгрөгийг банкнд
хөдөлгөөн байхгүйгээр яг ипотекийн зээл шиг банкнд хадгалуулад үз. Таны анх хадгалуулсан мөнгө чинь бас л ингээд бүр даблтал нэмэгдсэн байна гэсэн үг. Хүү бод хооргонд яг л адилхан байхгүй. Эний чинь бас ингээд мөнгө хүлээлтийн одоо монопол байдал одоо үүсгээд байна нэгээд олон нийтэд чи шүүмжилж байна, улс төрчид тэгж шүүмжилж штэ. Тийм үү? Үгүй энэ мөнгө хүйж гаргуул ерөөсөө биш л те. Дээр банкны салбарын учраас салбарын хайлтаар өмөрч байгаа шүү. Үгүй өмөрхсөнтэй биш. Энэ чинь яг ингээд яг зээлийн график бодоол үлдэглэлийн бодохоор яг л ийм л дүр зураг гарна. Тэрийг халгуур хүмүүс юу гэж ойлгож байна гэхээр эхэндээ би айгүй хүү төлөөд байна. Үндсэн зээлээс хасагдахгүй байна гэд. Тэгэхээр тэр өөр орлогын харьцаа буюу анх тохирсон дүн дээр чинь тааруулж аль болох тань дээр ирэх урт хугацааны зээлийн дарамтыг чинь бууруулж бодож байгаа арга нь л ерөөсөө тэр. Дээр нь ипотекийн зээл мөн өөрөө нэг онцлогтой бусад зээлээс. Яг тэр ийм урт хугацааны зээл байгаа учраас одоо Монголын ипотекийн корпорац гэдэг МИК гэдэг байгууллага тий. Тэр өөрөө нийт банкны системийн гаргасан зээлийг багцлаад үнцаас хэлбэртэй болгоод одоо үнцаасаа буцааж одоо худалдаад дараагийн ипотекийн зээлийг урт хугацаанд одоо үргэлжлэх юутай болгоцсон байгаа. Их усүрийн төс гаргаж өгдөг ийм байгууллага энгийнээр ярих юм бол тэгэхээр тэр үнцаас маань өөрөө давхраас хүүтэй хүүний төлөлт нь яг саяны анх зээл олголттойгоо адилхан нөгөө талд нь их усүр болоод ингээ хүү бодогтой явж байгаа. Тэгэхээр энэ болохоор өөрөө зөвхөн нэг банк одоо 8 bis одоо 6 болсон тий 6% зээл олгоод хүмүүс мөнгө хүлээд ин гэж ойлгохоос илүү энийг урт хугацаанд энэ системийг гацаахгүй явуулах нэг механизм нь бас давхар ардталтай явж байгаа байхгүй үнцаасчлуулаад. Тэгэхээр бид нар нэг аль талаас нь сайн ойлгох энэ манай Монголын одоо монопол нэг 5-6 банк л одоо өгсөн хувилдаад зээлийн хүүг ингэж өндөр тогтоож байна. Ипотекийн зээлийн зарчмыг ингэж одоо мөнгө хүлэх аргаар ингэж тогтоож байна гэдэг ийм хардтал яваад байгаа. Тэгвэл одоо гадны банк орж ирэх юм бол магадгүй энэ зээлийн хүү, бизнесийн зээлийн хүү, ипотекийн зээлийн хүү эрс буурах ийм магадлал байгаа гэсэн ийм горилго хүлээлт бас үүсчихэд байгаа шүү дээ. Та энийг юу гэж харж байна? Гадны банк орж ирэх хууль эрх зүйн нь бол одоо ч гэсэн байдаг шүү дээ. Ер нь бол хүмүүс айгүй буруугаар ойлгоод болох шүү. Зөвшөөрөл өгөөд тогт Монгол банк татгалзаад байгаа юм шиг яриад байдаг. За. Яг тэр яг аль бизнесний салбар байгуулъя гэдэг хүсэлт бол Төв банкнаас бол ерөөсөө нэг ч удаа тийм хүсэлт ирж байгаагүй гэдгийг. За. Одоо болохоор яг төлөөлөгчийн газрууд бол хэд байсан. 5-6 төлөөлөгчийн газар байсан. Байжгаад ингээ хаагдаад гараад өнөөдөр нэг Bank of China хотын нэг банк л үлдэж байгаа шиг байна. Японы 2 байсан, ING гэдэг одоо Европын маш том банк байсан. Өөр чи юу вэ да? Barclays ч үлээ да ингээ гараа хавцгаацсан. Орж ирэх тэр болцоо бол байна. Гэхдээ гадны банкыг орж ирэхдээ яг хөхөр илүү тэр томоохон одоо саяны яриад байгаа тэр нийслэлийн ч гэдэг юм уу улсын одоо томоохон төсөл мега төслүүдэд хөрөнгө оруулалт хийж орж ирэх зүг юм болов уу гэж бид хараад байгаа. Яг тэгэхээр манай өнөөдрийн банкуд чинь өөр ингээ нэг зээлгчд олох өөр ингээ хэмжээг чинь 20% хязгаарлцдаг. Тэгэхээр ийм том төсөл рүү хөрөнгө оруулалт хийж нэгдүр чаддгүй. Дэлхийн одоо Bank of China гэж ярих чинь дэлхийд дөрөвт орж байгаа банк шүү дээ. Манайд байгаа төлөөлөгч газар чинь. Нэг нь тийм том банк орж ирж байгаа бол бид нар тэднэр энэ хөрөнгө оруулалтын төслөөч гэдэг юм уу. Эсвэл одоо Японы сая байж байгаа хаагддаг чинь Bank of Tokyo, Mitsubishi, Sumitomo гэдэг 2 банк байгаа байхгүй. Тэд нар бол хувийн 2 банк. Тэд нар орж ирээд одоо манай метрогч гэдэг юм уу те юу хийдэг юм. Бидний хийх гээд байгаа чадахгүй юмнууд байна шүү дээ. Тэрэн дээр төсөл одоо хөрөнгө оруулалт хийх юм бол илүү хүртээмж нь ашигтай болов. Тэрнээс одоо нэг цалингийн зээл гэдэг юм уу те тэтгэврийн зээл, орон сууцны зээл дээр одоо тэр том банкудтай баг ороод сонирхолж баг төрөхгүй байх л гэж бодож байна. Тэгээд энэ гадны банкыг оруулахдаа бас нэг болгоомжтой л да. Хувийн банк бол юм уу, компани банк бол байж болно тийм үү? Төрийн банк орж ирэх юм бол энэ нь одоо эдийн засгийн үр ашиг гэхээсээ илүүтэй геополитикийн давхар өөр бодлого явах магадлалтай учраас одоо гадны төрийн банкыг оруулахыг хориглосон ийм заалт байх нь зүйтэй гэдэг юм маргаад байна. Та юу гэж харж байна? Би л тэрнтэй санал нэг байгаа. Ер нь гадны банк ягаа орж ирэхгүй нөхөр манайх яг бизнесийн зарчмаар орж ирвэл манайхаас нэг ашиг олоодох шаардлага байхгүй. Боломжч жоох зах зээл нь багтай. Тий. Ганц хөрөнгө оруулалт сонирхох юм гадныхан бол банк чиглэлээр гадны хөрөнгө оруулагч нар байна. Уул урхаас сонирхож байгаа шүү дээ. Өөр нэг сонирхох баанд алга. Тэгэхээр хэрвээ яг таны хэлдгээр одоо аливаа улсын төрийн оролцоотой банк орж ирэх юм бол арай өөр чиглэлээр манай зах зээлээс ашиг олохгүй гэж болно шүү дээ. Тэ? Энд санхүүгийн үйл ажиллагаа явуулаад тэндээс арай өөр байдал, өөр зорилгоор орж ирэхийг бол үгүйсэх аргагүй. Тэрэн дээр бол эмзэг бид нар дотоодынхаа зах зээл болон одоо аюулгүй байдлын хумаал хангах зайлшгүй шаардлагатай байна. Үнэхээр арилжааны хэлбэрээр орж ирэх байсан бол энэ олон банкны салбар байжгаад бишээ төлөөлөгчийн газар байж байгаа. Ягаад орхио гараа явчихж байгаа тийм. Энд чинь бас нэг хэлээд байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд хаврын чуулган эхлэнгүүт энэ төсвийн орлого нэлээд эрс дутах эрсдэл байгаа учраас
төсөв тодтол хийх шаардлага байна гэдэг дээр бас эдийн засгийн зөвлөгөөг бас сонсч л байгаа бах тийм үү. Ер нь хэр хэмжээгээр танвал ер нь нөхцөл байдлыг эрсдлийг одоо эрсдэл багтаа даван туулах гэж таарч байна. Наадах чинь одоо сангийн яам одоо гайл татвар төв банк гэдэг яг энэ өдөр тутам одоо тоогоо хараа сууж байгаа усуд өөрснөө урчиж нөгөө одоо таамаглал гаргаж ижил тэрэн дээр хийсэн дээр л дээ. Тэрнээс бид нэр одоо энэ төрийн байгууллагуудаас зарлж байгаа тоон дээр ингээд үнэлэлт өгөөд шууд одоо тэдүүгээр бууруулах нь зөвөө гэхэд өрөөсгөл. Сангийн яам болон Монгол банкн дээр харьцангуй сайн энийгээ тооцдог тийм залуучууд бол мундаг залуучууд байгаа шүү дээ. Тэд нэр бол хийн. Хамгийн гол нь тэдгээр усууд яаж ийм вөхөр яг өөртөөхөө хийхсэн тоогоо хамгаалж чадчихэв нүү. Улс төрийн болон одоо тий бусад байдлаар нөлөө үзүүлээд энийг одоо хүлээж авахгүй байх ч гэдэг юм уу те тэрийг батлахгүй байх тийм эрсдэл байдсан болов гэж би зүгээр хөндлөнгөөс ингээ харахад бол тэгж ажиадлагдаг. Тэрнээс манай яг тоон дээр сууж байгаа залуучууд бол мундаг залуучууд байдаг. Бидний үеийн ингээд гол нь тэр нэг улс төрөө дийлэхгүй гэж нэг ярьдэж штэ. Улс төр нь ороод үгүй наатач юу яриад байгаа энэ төсөл төр заавал энэ мөнгийг байлгах ч гэдэг юм уу. Ийм бас илүү хөндлөнгөөс нөлөөлт юм уу хараат бус байж чаддгүй юм болов гэдэг л ийм дүр зураг ажиглагтаад байдаг. За ингээ бидний ярилцах цаг аль хэдийн дууссан байна. Ингээ бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд танд баярлалаа. Тэгэхээр та санхүүч хүний хувьд ер нь төсөв мөнгөний бодлого дээр ер нь ямар байх ёстой вэ гэдэг өөрийнхөө байр суурийг илэрхийлээ. Ингээ таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар санхүүч Батчаргал оролцлоо. Анхаарлаа тавьсан үзэгч танд баярлалаа.